хуралдааны эрчээс гарах хүсэлтэй байгаа. Улсын хурлын дэгийн тухай хуулийн 7-гийн 5-д Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтгэж зөрчсөн асуудлаар хилцэх гэж байгаа буюу энэ танхим уржигдор хуралцсан төсвийн байнгын хорооны санал, төсвийн байнгын хорооны хуралдаа өөрөө үндсэндээ үндсэн хуулиар зөрчсөн гаан хуй гишүүний өмнөөс Аав Бакир гишүүн санал өгсөн. Нэгдүгээрт дэгийн тухай хууль заасан зөрчлийг 2 гишүүн хоёулаа гаргасан. Хоёрдугаарт Аав Бакир гишүүн өөрөө сайд атлаа. Дахиад байнгын хорооны хуралдааныг даргалсан, төсвийн байнгын хорооны хуралдааныг даргалсан. Ийм хоёр ноцтой зөрчил гаргасан асуудлаар санал хураалт явуулсан төсвийн байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэх гэж байгаа учраас би албан ёсоор эрсдээс гарч байгаа. Нэгдүгээр үндслэл. За, энийг би зориуд хуралдааны тэмдэглүүлэх гэж би микрофон дээр арай хийж үг авлаа. Энийг бас хуралдааны зориуд тэмдэглэж үлдээе. За, хоёрдугаарт одоо бид нар 6 чиглэлээр ингээд бусад үйлцэн саналыг хураая гэх юм бол энэ 6 чиглэлд аль нь ороод аль нь ороогүй гэдэг нь огт гишүүдэд мэдэгдэхгүй. Одоо болтол гишүүдэд зарчмын зөрүүтэй саналыг огт өгөөгүй байгаа. Нэг ч одоо зарчмын зөрүүтэй саналаа гар дээр авсан гишүү нэг ч байхгүй. Энээс аль нь саяын 6 чиглэлд хамаарах, аль нь хамаарахгүй гэдэг нь огт мэдэгдэхгүй байгаа. Ийм асуудлаар гишүүдийг зориуд санал хураалтанд түлхэж санал хураалт өгөхөөс өөр аргагүй байдалд орж байгаа учраас би албан ёсоор эрсдээс гарч байна. Бусад гишүүдийг ч гэсэн эрсдээс гарахыг уриалж байна. Би албан ёсоороос хэлээ. За тойрогтой гишүүд их эрсдээс их гарах юм бол хохирно шүү гэдгийг хэлээ. За хоёрдугаарх нь баасан жаргал гишүүнийг эрсдээс асъя. За би шууд нэрийг уншаад өгч. За эрснээс гарах уянга сандаг очор. За инх цэцэг нарыг эрснээс болормоо нарыг эрснээс. За ер нь бол яг энэ суудлаар сууснаас хойш бол яг энэ зарчмын зөрүүтэй санал төсвийн байнгын ороондор бол бус байнгын ороондор хилцэгдсэн бүх саналууд бүгдээрээ хэвлэгдэж гишүүдийн гар дээр очсон байх ёстой. Гэтэл очоогүй байна. Одоо ирэх юм байна. Ийм байдлаар тамгын газрын үйл ажиллагаа явж байгаа. Энд бол яг одоо би бол бушууган шиг булгантай ирж энд удирдаасаа ер нь албан ёсны даргын үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Ирээд удирдаач тэгвэл илүү одоо энэ тамгын газрын үйлчлэх юм шиг байна. Тийм учраас одоо намайг энд байгаа учраас энд одоо ингээд нэг тийм гацаасан байдалтай улсын хурлын үйл ажиллагааг жоохон удаашруулсан байдалтай явж байна. Тийм учраас тамгын газрынхныг ажиллаа гэхийг шаардж байна.